За ерөнхийлөгчийн хийсэн ажлын тайланг сонслоо. Дэмжиж байгаа зүйл бий. Тэр архины эсрэг санаачлага, гадаад бодлогын талаар гаргаж байгаа санаачлага гэх мэт зүйлүүд бий. За миний хамгийн их сонирхож байгаа зүйл бол таны одоо нэг сонгогдох үедээ дандаа хэлдэг байсан хэдэн сайхан үгүүд байгаа шүү дээ. Шударгал байцгаая, ам ажлын нэгдлийг хангая, баялаг бүтээгчтэй хайрлая, дарга нарын засаглалыг халъя гэх мэтээр яг энэ ам ажлын нэгдэл ер нь хэр хангагдсан бэ ерөнхийлөгч. Жишээлх юм бол та энэ давхар дээл гэж одоо яриад байгаа юм да, энэ уг нь буруу томьёол байгаа. Давхар хашихыг бол та дандаа эсэргүүцэж байна гэж хэлж л байсан. Тэгсэн хэрнээ энэ дотор сууж байгаа улсуудаас засгийн газрын гишүүнээр томилоод ингээд хууль батлаад явуулахад, тогтоол батлаад ингээд явуулахад хориг тавих нь үгүй юу гэж бид нар хараад байсан юм л да. Үнэхээр одоо тэг хүсэж байсан хүн мүү үгүй юу гэж бид нар хараад байсан, та хориг тавихгүй л байл. Сая бол тэр батлагдаагүй үйлдэл нь бол өөр юм яриа явчлаа л да. Шинэ эндээс би харж байгаа. Та энэ төрийн мэрэгдсэн албыг бол халж болдгүй юм аа. Энэ бол тогтвортой ажиллах ёстой. Тэр том төрөөс ухаалаг төрийг лүү гэдэг рүүгээ шилжиж исэн. Халаал байсан. Ялангуяа түрүүчийн 2 жилд бол хэдэн мянгаар нь халаал байсан. Намаар ялгуурлал, үзэл бодлоор нь ялгуурлал халаад байсан. Халаад л байсан. Одоо ч халж л байгаа. Энэ дээр таныг дуурах нь үгүй юу гэж би харж л байсан. Дуурахгүй л байсан. Тэгээ ингээд энэ нэг ам ажлын нэгдэл ер нь одоо хэр хангагдсан бай? Танаас энэ шалтгаалсан уу? Эсвэл одоо ер нь танаас шалтгаалахгүй байсан уу? Энэ олон ходоо шахаад байсан уу? Битээ хориг тавиараа гэд ингээд таныг бүр ингээд шахаад байсан уу? Энийг зориуд би одоо асуух гэсэн юм аа. Хоёр дахь асуулт нь сая тэр эв нэгдлийн тухай та бас ярьж энэ зөвөө их зөв асуудал байгаа юм. Тэгээ сая харж ихад ойрхон зуур гэхтэл төрийн 3 өндөрлөг хоорондоо ойлгомжгүй л байлаа шүү дээ. Энэ 5-7 асуудал дээр. Энд чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөгөө та 3-ыг чинь одоо оруулсан, зөвхөн та 3 орсон ийм том байгууллага байгаа шүү дээ. Тэн дээр юмнуудаа ярьж болохгүй байсан юм уу? Энэ 5-7 асуудал дээр. Ингээл одоо та бол улсын их хурлаар асуудлыг хилцүүлэхээр улам муудадгийн гэдэг ингээ хэлсэн. Тэгэхээр нь сайхан бэлэг ерөнхийдөө улсын их хурлд оруулахгүй гэсэн. Ингээхлээр нь их хурлын дарга та нарын яасан том улсууд өгөөд ингээд нээлтэн дээр энэ дэлхийд даяар ингээ ярьж байгаа байхгүй юу? Одоо яг улсын их хурлаар хилцэх болж байна. Яаж шилжсэд энийг шийдсэн гэсэн энэ бол бас л их хил ам дагуулсан тэгээ сонгуул залгана. Ийм л юм болно л да. Тэгээ эндээсээ эхлэхгүй юм одоо ам ажлын нэгдэл гэдэг юм уу? 3 дугаарт нь та тэр гадаадынханд уучлал үзүүллээ. Би бол энийг ерөнхийлөгчийн бүрэн эрх гэдгийг бол ойлгож байгаа. Тэрийг их асуугаад байх чинь байхгүй. Гэхдээ уучлал үзүүлсний дараа юу болох юм бол гэж харж исэн 35 тэрбум төгрөг төлөгдөх юм байна. Дав заалтахгүй юм байна гэсэн та гаргасан нутг руугаа бутсан дав заалтсан 35 тэрбумыг төлөхгүй гэсэн. Одоо хийн төлөх үү? Энэ чинь нөгөө нэг сонин одоо таны сая яриад байгаа юмнууд бол сайхан л. Иймнүүд ч нь бол ойлгохдохгүй байгаад байгаа маа.